Манай компани нь кофе шоп болон энэ чиглэлээр бизнес эрхлэх гэж байгаа. Та бүхэнд кофений машин, кофе ботлогч, бүгд найрамдах Солонгос улсад үйлдвэрлэсэн блендер, ус цэвэршүүлэгч зэрэг тоног төхөөрөмжүүдийг Монголд хамгийн их хямд үнээр худалдаалж байна. Мөн арабика, дээд сортын 3 мөрийн холцтой кофений өр болон бусад дагалдах материалуудыг худалдаалж байна. Бид кофегоо нөөцөлж хадгалдаггүй. 7 хоног бүр шинэхэн үрийг хэрэглэгчдэд шууд нийлүүлдгээрээ давуу талтай юм. Бид урт хугацааны хамтын ажиллагааг танд санал болгож байна. UBS телевизтэй шинэ хөглөө эхлүүлж байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Ингээ кофе цай нэвтрүүлгээр үзэгч та бүхэндээ хэрэгтэй мэдээлэл болон сонирхолтой ярилцлагуудыг хүргэдэг байгаа. Өнөөдөр студид хүрэлцэн ирсэн зочдоо та бүхэндээ танилцуулъя. За Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Дуучин Гүр Бадам, за мөн Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Дуучин Чулуун чимэгнэр хүрэлцэн ирсэн байна. Та хоёртаа өглөөний мэнд хүргэе. Өглөөний мэнд. За шинэ оны мэнд хүргэе. Шинэ оны бас эхний сар явж байна. Тэгээ сүүлийн үед бас уран бүтээл их ариун байгаа болов гэж одоо шинэ он эхлээд бас тийм маш олон ажлууд төлөвлөгдсөн болов гэж бодож байна. Тэгээд за мөн бид бас яг студийнхаа бас уламжлал ёсоор бас ирсэн зочдоо кофе цайгаар дайлдаг байгаа. Та хоёр маань кофе уух уу, цай уух уу? Кофе ууч тий. За цай уучаа. За тэгээ мэдээж хэрэг нэг сар гэхэд хүмүүс маань маш олон за дуучид бол уран бүтээлчд маань ажлуудаа төлөвлөсөн байдаг болов тий сүүлийн үеийн бас уран бүтээлээс танилцуулж авахгүй үзэгчтэй би та хоёртаас кофе аяглаад удахгүй яг тийм дачна. За ямар ч шинэ оны мэнд хүргэе тий. Манай дарга одоо ярих юм. За юуны үзэгчтэй сайхан шинэ оны мэндийг хүргэе. За 2026 он маань удаа энэ сайхан уран бүтээлийн ол зомгтой сайхан эхэлж байна. За ангийн найз Дуучин Гүр Бадамтайгаа бол битээр 2019 оноос хойш 4-5 дугаар уран бүтээлүүдийг хийсэн байдаг. Тустай уран бүтээлээ хийхээс гадна тэгээ 26 онд бол одоо яг битээр хамтын уран бүтээлээр ерөнхийдөө эхэлж байна. Тэгээ өчигдөрхөн бас битээр шинэ дууныхаа бичлэгт ороод удахгүй одоо үзэгчтэй өргөн барихаар бэлтгэл ажил дээр явж байна. За тэгээд бас шинэ оны мэнд хүргье. Тэгээд Чоко Виктор одоо олон сайхан шинэ уран бүтээлүүдийг бас шинээр гаргаж байгаа. Тэгээд манай Чокоч одоо шүүс шахаад өгдөө шүү дээ тий. 2026 Яг би нэг хорцлал явна шүү дээ. 26 онд бол одоо хамтарсан уран бүтээлийн тоглолт. За тэгээд одоо орон нутгуудын тоглолтыг одоо бас төлөвлөчөөд ажилдаа орсон байна. Тэгээд өчтөрөгт одоо нэлээ оройтч юм таал өглөө одоо кофе цай нэвтрүүлэгт харилцаа сууж байна. Тийм битээр одоо хамтын уран бүтээлүүд маань бол 93 наадам, сайхан хань минь, хайртан нутсан аваарай гэл сайхан дуунуудтай. Тэгээд ер нь 25 он бол бас Гүр Бадамын хувьд ч гэсэн, миний хувьд ч гэсэн юм тустай уран бүтээл дээр төлөвлөгөө анхаарсан жил байсан. Тэгээд энэ онд болохоор битээр юм жоохон хамтрахаар төлөвлөж байгаа. Тэгээд энэ жилийн анхны нэвтрүүлэг ч гэсэн санаанд ингээ хамт таарчлаа. Өнөөдөр бол тий UBS-ийн урилгаар хамт түрээд ирлээ шүү дээ. Цаанаас л ер нь одоо таарад байгаа л да тий. Тоглолтынхаа нэрийг хүртэл ингээ Чоко гинт өгцөн байж байгаа. Яг тэрнтэйг ижлэх нэртэй дуутай таарад гэх мэтчлэн багш нараа өтсөн чинь яг тэр дууны нэртэй дуу өгöd шинэ дуу тий. Нэртэй. Тий. Айгуу гоё. Уучлаа тоглолтоо нэрлэлсэн байсан чинь. Телевизээс одоо Батсаахан яриад өнөөдөр нэвтрүүлэгт гэсэн бас Чокотойгоо таарад. Ерөнхийдөө нэг хостон дуулын хожим жаргыг гэдэг шиг болох гэдэг л дээ жилээ. Тий яг нөгөө UBS телевизээс бас урьсан бас шалтгаан нь тий мэдээж хэрэг морин жилийн аялал гэд хиймэр тоглолтыг бас зохион байгуулах гэж байгаа. Тэрэн дээр маань бас хоёр дуучин маань бас урилгаараа оролцож байгаад маш их баярлалаа. Тэгээд мэдээч хэрэг бас яг одоо хамтрагч хүмүүс ингээ цаанаас яг мэдэгддэм байл л да. Би түрүүн ч гэсэн нэвтрүүлэг эхлэхээс өмнө шууд ингээ үнэрийн нүртэл мэдээтэй шампунь энийг хэдэн жил хэрэглэж байгаа гэдэг юм бол айгүй гоё дээ нөгөө бас хамтрагч хүмүүстэй ийм гоё идэм бэ гэдгийг бас харлаа л да зүгээр жижигхэн зүйлээс. Тийм ер нь харцаараа ойлголцдог болчтой шүү дээ ингээл. Ер нь амар хамтарч байгаа шүү дээ. Хаана явна гэхээр би хэлэхгүй байгаа шүү дээ. Түрүү би хоцорчлаа шүү дээ гэдэг. Би ерөөсөө хэлэхгүй тийчээ суугаад байгаа. амар хамгаалт юм ингээ хамтрагч байгаа гэдэг. Гэтэ их гоё юм аа ингээд яг нөгөө цаанаас юм тохирно гэдэг бас тийм яг тийм байдаг болов уу гэж бодож байна. Тэгээд нэг сарын эхний бас нэгдүгээр сард юм гоё үйл явдал болоод бас тоглолт их чаа хамтарсан бүтээлүүд хийж байгаа гэдэг нь маш их гоё байна. Тэгээ уран бүтээлч хүмүүсийн яалтчгүй нэг зүйл байдаг те бас соён гэгэрүүлэхтэй арт түмнээ бас жаргаах те гоё дуу гаргаж
түүгээр бас хүмүүс маань бас тэ дуурддаг ийм сайхан зүйл байгаа шүү дээ. Тэгээ ерөнхийдөө бас анзаархад Чоко төр л одоо нэг сургуулийн сүйсийн нэг ангийн найзууд тэгээд одоо 19 оноос хойш уран бүтээлээ дуурайдаг гэдэг төрөөр ярьсан тийм. Тэгээд одоо үзэгчд маань бас одоо хамт дуулахыг бас айгүй хүсэж байдаг. Тэгээд одоо шин тэгээд хуучны сайхан дуунуудыг бас сэргээж дуулж байгаа. Тэгээд бас мэдээж одоо сайхан цоо шинэх уран бүтээлийг бас хүргэх гээд ажилдаа орж явж байгаа. Одоо тэгээд энэ оны хамгийн анхны одоо хамтарч дуулах тоглолт маань бас морин жилийн хэмэр тоглолт маань бас болж таарж байна. Тэгээд их л сайхан хэмэртэй одоо морин жил рүүгээ дахин орох нь дээ. Жилч орж ирнэ гэдэг шиг тий. Яа чи нэг морин жил гэхээр нэг юм гоё амар ирч хүчтэй тий нэг юм давхсан юм шиг санагдаад байгаа байхгүй. Энэ жил чинь нөгөө 60 жилд нэг тохиод гал морин жил гэдэг нь ирж байгаа. Тэгэл бас та гал улаан морь шиг л дахиад ах юм дээ. Яг ч хиймэр гээд их гоё нэр өгсөн юм шиг санагдیں۔ За манай зохион байгуулж байгаа 21-9 мэдээллийн хөтөлбөрийн маань алба хамт олон маань хийж байгаа. Тэгээд нэг юм хиймэрлэгтэй яг одоо жилдээ энэ жилийнхаа яг жилд тохирсон юм сайхан уран бүтээлийг эхний одоо тийм хүмүүсийн бас яг одоо цагаан сараас өмнө маш гоё тоглолт тийм эхний жилийн тоглолт болж байгаа. Тэгээд маш гоё олон уран бүтээлчд бас тийм уран бүтээлээ төрөх гад хүрэх гээд бас өргөгдсөн байгаа юм лээ. Тий, надад их гоё санагдаж байна. Одоо ер нь нөгөө хүмүүс чинь жилээ ухтаал, жилээ эсвэл гарсны дараа сайхан засал ном хийлгэн гэдэг штеп. Ер нь дуу хуург салгисан газар гэдэг бол маш их одоо өөр эрчим энергийг дагуулж яадаг. Ер нь дууны үг, аялгау энд ч одоо маш олон хүний авиас хөдөлмөр, зүрх сэтгэл шингэж уран бүтээл гардаг болохоор нүдэнд харагддаггүй ч гэсэн одоо маш их тийм гоё сайхан энергийг үргэлж одоо хүмүүс түгээж идэг. Тэгэхээр сайхан хүүхдэд дуу сонсоод хүн баярлдаг, догдолдог, тэ хайлж уярдаг бол одоо морин жилийнхаа заслыг одоо баг хийгээд өгцөнтэй ялгаагүй тийм гоё тоглолт болох юм байна. Тэгээ олон уран бүтээлчд маань UBS-тэй хамтран ажилладаг. Монголын маань бас нүүр сарай болсон урлагийн гоё одоо сайхан дуучид маань бүгд цуглах нь. Тэгээ тэр олон сайхан үзэгчдийн хурамчулсан алга ташилт тэ гоё эрчим энергээр одоо морин жил рүүгээ бүгдээрээ их сайхан хямртай орох нь гэж би одоо хараад байна. Гой санагдаж байна. Яг бас бүхий өргөндөө сайхан дугуй өргөндөө тийм бас маш хямртай ирчтэй, ирч хүчтэй, энерги гоё тийм ордон байгаа шүү дээ тийм. Тийм Монгол бүхий өргөч их сайхан маш гоё хямртай их сайхан газар. Тэгээ бид нар ч гэсэн бүхий өргөндөө дуулах их туртай байдаг. Ер нь яг нөгөө Монгол гэр шиг тэгэл нөгөө ямарч булан тохой байхгүй гэдгээрээ маш гоё энерги ингэж бөмбөж ингэж хоролдож идэг юм гоё газар шүү дээ. Тиймээ дарга юм ярина бод. Би сонсоод даргын үгийг сонсохчоос гоё шүү заримдаа. Чокоч гоё ярина шүү. Би нэгээ дарга гэж явуулна. Тэгээ яг ясам дээр манай одоо ингээд аялан тоглолт энтрээр яхаар үндсэн дарга бол гүрээ байдаг байхгүй юу тэгээд намайг даргаал гэдэг. Хэлсэн 25 онд чинь Чоко маань тоглолтоо хийгээд. Тийм, Дэврэн залуу нас гэдэг тоглолтоор 21 аймагаас явсан. Чокотоор нь 2 удаа 21 аймагт тойрсон юм шүү. Чоко ч 10 тойрсон баг. 7 тойрсон. 7 одоо 8 тойрсон. Би тойрчвол 7 болох гээд. Чокогийнхаа ачаар 2 тойрсон гэдэг юм. Ганцаараа 4 тойрсон. Ганцаараа болон хамтарсан тоглолтод 4 байгаа тийм. Бас ингээ бодоод ахт Чокогийн дург 1000 тоглолт тий тооцож исэн чинь. Яг тайзан дээр албан ёсны ингээд нэр гоншинтай тоглолтыг 1000 удаа ингээд тайзан дээр тавьсан байгаа байхгүй. Бид нар ч одоо сургуулаа төгсөөд ингээ 13 жил болж байна. Тэгэл оюутан махаас уран бүтээл эхэлсэн гэдэг чинь 9 он. Энэ жил би 8 он чи 9 17 18 жил болсон юм. Хамгийн анхны уран бүтээл гараад. Тэгээ 12 онд анхны тоглолт явсан юм шүү дээ. Өөр ангаар. Тийм шүү дээ. Ямар нарийн сандгийн. Тань саналгүй яг өөр ангаар би ч бүгдээрээ хамт явдаг гэсэн болохоор ч тийм. Одоо ингээл эргээл бид нар тоглолтынхаа бичлэгүүдийг харахаар хин нэгнийхээ тоглолтын ард ингээл заавал байж идэг. Тэгэл хүү юм чи байсан билүү гэж заримдаа тэгэмгүй чи ямар өөдгүй юм би байж лээсэн шүү дээ. Мартчдсан бол би тэгэл очиж явах ямар хэрэг байсан гэд. Тэгэл тэр нөгөө нэг юм бөхөөргөг нэг юм цагаан югаар дүүргчээд чи голдно ингээд тэр чи аюултай.
хүндрүүлэх зүгээд тийм ингээд зүгтсэн зогсож байгаа байхгүй. Тоолт нээхэд л пак гэдэг ингээд цагаан өшиг ингээд ундаг. Тэр чинь 16 оны тоглолт шүү дээ. Тэгэхээр харагдахгүй зогтсон шүү дээ. Харагдахгүй тэр тайлаад ингээд. Одоо бол бас юм хөгжчихсэн л дээ. Тэр үед одоо жоохон хүний гар оролцдог байсан шүү дээ бас. Гэх мэтчлэн тэгэл ер нь бүхэл биеийнхээ ард талд ингээд байж байгаа олон жил найзалж байгаа найзууд байна да. Одоо Суйст орсон цагаас ихэр чинь нэрэл бараг 20 жил болох нь шүү дээ. Тийм. 8 онд Суйст орсон. 13 онд төгссөн. Тий. 18 жил шүү. Тийм ээ. Яг 18 жил. Айгу богинох юм шиг хүртэл айгу урт хугацаа өнгөрцөн. Дандаа тоглолт хийгээл ингээл бүр өсө завгүй тавьсан. Одоо энэ хэмэр тоглолтын дээр шинэ дугаад болох юм уу? Хожин дугаад болох юм аялаа. Дараа нь бодцоо. Өчигдөр хааланд орсон дуугаа мастеринг хуучин шинэ хоёроо солиол дуулаад. Тэгээ нэг ийм хуучны дуунууд сэтгэл тоногчсон хүмүүс бас тэрийг сонсож бас нэг гоё юм нэг дурсамжаа эргэж сандагч юм уу тийм байдаг шүү дээ тий. Тийм бид хоёр одоо нөгөө нэг цагаан сарчиг Валентины дараа болно. Тэгээд Валентин аренаа хэдхэн хоногийн өмнө болохоор Валентин зориулж нэг уран бүтээл гаргаад цагаан сар зориулж нэг уран бүтээл гаргаад тэгээд араас ингээ ботцсон байгаа л да. Тэгээ энэ тоглолт маань бас сар шин өгсөн юм чинь цагаан сарынхаа дуу эхлээд болчих бас болох юм тий. Тийм бол бодож сонсоо бас тэгээ. Ямарсан 3 дуу дуусгах тий. Тэгээ олон уран бүтээж орж байгаа тэр хамт гараад гоё дүүт туунуудаа. Чоко тэр бол ерөөхдөө сайхан гэгээлэг тий. Хайрын тухай, ханы тухай дуу бас хийсэн байдаг юм байлээ. Тэгээд одоо сайхан хуучны дуу 93 наадам дуу маань бас их хэмэртэй гоё дууд болсон байдаг. Монголын өв соёлыг одоо бас одоо 3 бадагтай багтаага тий бүгдийн морь сур бүх гурваа багтаасан тийм сайхан дуу 20 он хийсэн. Тэгээ 20 онд хийсэн чинь сая 25 онд бүр илүү ингээд огцон хүмүүст хүрсэн. Тэгээ 25 онд битэр чинь хичнээн наадмын нээлтэн дуулав. Орон нутгийн одоо аймаг сумдын наадам, Эрдэнэ хотын наадам гэлэрсэн наадмын нээлтүүдэд их дуулсан. Тэгээ хүмүүс та хоёр шив шинэгээ гоё наадмын дуу гаргасан байлээ гэд. Тэгээ наадмын дуу чи юу яадаг юм байна л да нөгөө яг л тухайн наадмын үед нэг ганц 2 сар ингэж явж байгаа л бусад үед ингэж чимэг болчдөг. Тэгэхээр нөгөө хүмүүс төрөх гэж бас нэг жоохон цаг хугацаа туулдаг. Тэгээд 5 жилийн дараа баг нэгэн гэнт гарсан дуу шиг сүлээж гисэн хүмүүсийг өрх байлээ тий. Тэгэд энэ зарим дуу чинь удаж хүрдэг. А зарим нь шууд гараад мартагддаг. Удаж хүрсэн үлдцтэй байдаг. Ер нь бас тийм шүү да тий. Үлдэх юм байлгүй тий. Сайхан дуу байсан. Ялт ч манай хоёр маань бас ингээ харахад амар хөдөлмөрч одоо уран бүтээлч дуучин хүмүүс байл л да. Тэр олон жил ингээ тасралтгүй уран бүтээлээ хийгээд 21 аймгаар ялангуяа ингээ тийм 8 удаа 7 удаа тоолсон байна гэдэг чинь бидний хувьд бол за 21 аймгаар нэг удаа тойрох ч гэсэндээ айгүй хэцүү ер нь бол тий томилтоор явсан ч гэсэндээ ингээл тэр дараалаад явах тий тэгээд тэнд ингээ уран бүтээлээ туурай тэн дээр бас уран бүтээлчдийг маань хүлээж идэг бас орон нутгийнхан маань тий яаж ч тэр хүмүүс ч гэсэндээ бас дуу хоорыг сонсохыг хүсдэг тий яг ингээд гоё тоглолт үзхийг хүсдэг учраас тэр одоо их ажлыг маш ууггүй хийсэн байх гэж харагдаж байна л да. Баярлалаа. Хэдээ бол одоо гол явах хөшөөрг нь бол одоо үзэгч шүү дээ. Би тэрийг үздэггүй бол байна тэгэл яваад байхгүй шүү дээ. Тэг жил болго ээлжлээд ингээд яваад байхгүй шүү дээ. Одоо энэ жил Чоко явлаа дараа жилд би бол тэрний өмнө ингээд ээлжлээд яваад идэг. Хамгийн гол одоо урам зориг хамгийн үнэтэй хувь нэмрийг бол үзэгч юм оруулдаг шүү дээ. Тэгээд одоо тэр хүлээж байгаа үзэгчтэй шинэ уран бүтээлүүдтэй очих хэрэгтэй. Тэгэхгүй ингээл өмнө жилийнхаа тоглолтыг давтаад ч юм уу ингээ яваад ивэл бас болохгүй шүү дээ. Өөдөхгүй тий, өөд яахгүй. Тий, үзэгчтэй өөд авахгүй байх хэрэгтэй. Тэгээ ер нь одоо ингээд харахад энэ олон тоглолтууд манай яг үзэгчд маань хүнэнч байдаг юм санагддаг. Яг л нөгөө ирдэг хүмүүс маань чин сэтгэлээсээ ингээд нөгөө хэд маань хүлээж идэг. Тий. Тэгэхээр нэг үзэл хүнийг нэг ингээл за үтцсэн юм чинь ингээд хайчдаг бас тохиолдол байж болно шүү. Тэгэхэд ч хөөрхөн ингээл хүлээж идэг. Тэгээ шинэ уран бүтээлүүдийн таслахгүй тийм болохоор байх юмсан гэж хичээдэг. Тэгэхээр бас бодоод идэв шүү. Одоо ингээд нэг газар очиж штэ тий. Тэгэхээр 3-4 удаа нэг хүнийг ингээ хардаг байхгүй. Хүнд зарим үед ажилтаа шүү дээ. Яг тэр сандал дээр суугаад зүүдэлж байгаа ч юм шиг ингээд. Яг суудлаа ингээд сууж идэв. Энд ингээд нөхөр хоёр сууж гэдэг. Яг ингээд ховцсон солигдсон юм шиг. Ховцсон солигдсон. Сүмэрлээ дараа жил байж л байдаг. Бичлэг орцсон тий. Сум бол бүр юм ойрхон шүү дээ. Тий шүү дээ. Яг нөгөө хоёр маань сууж байна. Нөгөө эмээмэн сууж байна. Нөгөө өвөө одоо энэ бүхэн өргөө палас ч гэсэн ер нь тийм шүү дээ. Яг тэдгүүрийг нэ тэр суудлыг авна гэл
одоо билет ингээл гараал эхлэх юм бол шууд захиалаад хамгийн түрүүнд авчдаг. Одоо чинь тикцэг юм энэ төргээл шууд одоо хиймэр тоглолтын маань билет ч гэсэн тэгж явж байгаа тий. Тэгэнгүүт яг хүмүүсийг тэгдэм билээ. Яг нөгөө тий суух байрлалаас үзэх дуртай байдаг. Зүудлээд ийнэ гэж боддог шүү дээ. Тэнд нөгөө ард нөгөө 100 татдаг ах маань тэнд бүжгсээр л байна. Яг тэнд байж л дахиад тэнд л байж л тий. Тэгээ зарим аймаг дээр тийм содон хүмүүс байхгүй бол өнөө тэр маань хайцсан юм бол яагаад энэ одоо ирсэнгүү гэмүүлж ах шиг. Аюу боддог шүү тий. Тэгэхээр айгүй гоё юм нэг арт түмэнтэйгээ ойрхон тийм бас тийм болчихлоо. хийлэгдээ тэгээ яг юм одоо байнгын мэдээж сая яг нөгөө манай Гүрбат маань хэлсэн шиг яг үзэгч байж иж те бас бид нар байнга ингэж нөгөө өгүүлэгдэд давтамжтай бас уран бүтээлийг хийн шүү дээ. Тэрэн дээр яг одоо хамгийн их ирчүүч авч хамгийн их одоо те тусламж аавн штэ ер нь бол те фэнүүд маань л маш ихээр тэрийг үзэж те сонирхдог байж тоглолтын маань үзэж алга ташлалтаар бас те дэмждэг байж уран бүтээл цаашаа нөгөө тэндээсээ урмаа авч өшөө илүү их ингэж явдаг болов гэж боддог. Тэглэх ах уу. Одоо тэгэл уран бүтээл гэдэг чинь уран бүтээл гэхтэй их сонир штэ. Яг тэгж хийн гэл ингээ яс бодцохоор бас мэдээж хийн гэл зориг байнгын бодно. Гэхдээ ингээ нэг жоох юм сэжүүрээс одоо ингээ гуруулаагийн ярьж байгаа ярианаас ч юм уу дандаа уран бүтээл гардаг. Одоо жишээлбэл ингээл өнгөрсөн 5 сард би гүрээтэй хамт Хүсгэлээ Эрдэнэ болгоос өмнө нөгөө Далайн ягаан цэцгийн баяр гэж ил болгон болдог. Тэгээ Далайн ягаан цэцгийн баярт очичоод хамт дуулаа. Тэгээ буцаад за би одоо ингээ наадмад өгөх гэж байна. Одоо морины дуу хийх үү, яах вэ, ийх үү гэл ингээ ярьжсэн чи гүрээ шууд за чи одоо эмэгтэй өмбөхийн дууд болсон ховор эдгийн өмбөхийн дуутай болол яасан юм гээд нэрээ тийштэй гэл тэгэл яг буцаж авах замдаа ингээ шууд яруу наригч ах руугаа үг хичээл үгийн захиалал тэгэл ингээл явж исэн чинь нэг барилдааны бичлэг орж ирэнгүүт тэр шууд бичлэгийг авуулангууд хаа та яг энийг харж байгаад яг гоо бичээд тэгэл барыг цагийн дотор ингээл замд явж исэн чинь шүлэг бичээд явуулсан. Тэгэл маш хурдан аян гараал, маш хурд үг нь гараал. Ингээл нэг дуутай болчихж байгаа юм. Одоо сая тэгэл Цэварадын багш нар очих гэсэн тий. Битээр тоглолтондоо яг тим нэр өгөндөө гэл. Одоо битээр чинь ямар за гэр бүлийн хүмүүсээс хань вэ гэж нэрлэхээр бас жоохон зөвхөмжөө авах болов. За тим ч хайр минь, ийм ч хайр минь гэхээр зөвхөмжөө авах болов гэж байгаа ойлоо гоё нэр олсон. Тэгэл маргааш нь Цэварад багшийн цоцсон чинь яг тим нэртэй дөө. Гол нь багшд хэлээгүй тий. Хэлээгүй. Харин тэгэхээр би өмнө нас тэр дууг сонсч байсан. Тэгээ нэрийг мартсан. Тэгэл аливаа өмнө тохироо бүрдээл ингээл нэг юм цаг хугацаанд гарах юм хүлээж идэх юм шиг дандаа л нэгдэг тэгж гардаг. Тэгээ уран бүтээлийн тохироо бүрддэг гэх юм уу? Ер нь жоохон онгод төрөөд байгаа юм тий. 6 дахь мэдрэгөө орж ирэл тий. Тийм сайхан да. Тэгэхээр одоо энэ хиймэр тоглолт маань ч гэсэн 1 сарын 29-нд шүү дээ. Би өргөнд 19 цагаас нь. Ер нь бол за уран бүтээлч хүмүүсийн нэг зүгээр л дуу гарахад маш олон нүүр их хөдөлмөр ордог шүү дээ. Маш олон хүн одоо клип хийхэд ч тэр тий одоо хэрвээ одоо та бүхний маань одоо яг уран бүтээл бол бүр клип зүгээр нэг газар хийчихгүй тий бас яг нутаг ус гээл тий морь гээл тиймэрхүү газар хийх юм бол бас ингээд хөдөлгөөнтэй явна шүү дээ. Тийм одоо ингээл өөрөө дуугаа зохиогоол өөрөө дууныхаа аяг хичээл өөрөө студид бичдэг байсан бол гоё тий даанч тий байхгүй яруу найрагч хөгжмийн зохиолч Аран Жок студ бичлэг түүний мастер тэгэл ингээл клипний студ гээл тэгэл тэрний чи арын албанд ажиллаж байгаа хүмүүс тоглож гисэн тайзан дээр гартгүй 100 хүмүүс тайзны ард ажиллаж байдаг. Тэгэхээр ерөөсөн уран бүтээл гэдэг бол бас маш их хүмүүсийн хөдөлмөр байдаг. Тэгээ ястай нэр үнэхээр энэ урлагт хайртай дуртай учраас л ингээ уран бүтээлч чинь дуугаад дуулаад уран бүтээлийг хийгээ явдаг. Нэг дуртайдаа дуулж байгаа гэд Сараа гавьт маань сая сайнаагаар орохтой ярьжсэн. Үнэхээр л нэр бид нар чинь нэг дуртайдаа дуулаад дуртайдаа уран бүтээлээ гээл эндээ өөрсдөө жаргаал тэгэл үзэгчдийн гоё уран бүтээлээрээ хөглөөл өөрсдөө ч тэр алга ташлалтаар хөглөгдөөл ингээл явдаг. Тэгэл өстө нэрээ насан туршдаа л өвгөө эмгэн болтлоо л ер нь дуулна гэж боддөө шүү дээ. Ер нь бол их тайзнаасаа хүндэрэл нэг олон жилийн дараа эргэж гарч ирээд мөрөө над л үсээ тийм төсөөлт байдаггүй. Тэгэхээр ингээл болжлаах юм сайхан дуулаад хоолоо хаан зогсон тий. Тэр өндөр насландаа гэж боддог шүү дээ. Нэр бас мөн олон хүмүүс одоо хүч хөдөлмөр орж байгаа шүү дээ. Нөгөө студийн цаана нөгөө жижиг хүртэл оролцож байгаа шүү дээ юм дээр. Шүн хаалгаад өгжиж хаантай шүн бид нар чинь орой эхлээл тэгэл цаг нар дуусахгүй шүү дээ. Тэдэн цаг дуусна гэсэн юм байна. Өчтөрийн бичлэг гэлэх чинь гүрээхтэр хоолоогоо орж байгаа юм. Тэнгүүд маа найданд орж үлдээл шөнө 12 1 цаг болж байхад хоолоо бовчуулах гээд хүлээгээд ингээд араас орж явах жишээтэй. Тэгэл төрсөн өдөр нь эхэлж байгаа л хөрхий хоолоогоо ороод сууж байгаа шүү дээ. Хоолоо ороод. Тийм л хүмүүстэй байна. Хирт үгчээ тэгээд дараагийн ажилд орж байгаа юм шиг бид хэлсэн. Тий.
За happy birthday гэж гар өрөөл. За олоод ор гэдэг. Тэгэл бид нэр гарахад төгжиж байгаа жижиг хүртэл. Тийм шүү дээ. Дууссан. Тийм бас орцож байгаа байхгүй гар би тий. Уран бүтээлч хүмүүсийн ялчгаа одоо телевизийн уран бүтээлч гэсэндээ ингээл байнгын эргэлдээл явж байгаа. Тэгээд ер нь бол манай телевиз за концерт тэ дуу хөгжим янз бүрийн одоо ийм уран бүтээлүүдийг маш их хийдэг байгаа. Тэгээд энэ удаа ч гэсэндээ кино уран бүтээлээ бас дэлгэцнээ бас дахин гаргасан байгаа. Дангина тийм ээ. Дангина 1-р сарын 9-өөс эхлээд бүх кино театруудаар гарч байгаа. Тэгээд тэр киноныхаа бас хоёрыгаа бас тий урьж ийна нэг за баярлалаа. Захин урьдлага хоёрт бас илгээх болно. Энэ кино маань одоо юу өгүүлээд байна гэдгийг нь одоо бидний манай одоо яг одоо кино хийсэн хүмүүс маань тий болгоцоо захирал маань яг одоо үед юу хэрэгтэй байгаа юм бэ тий тэрийг бас ив нэгдлийг бас харуулах гад тэр түмэнд тий тэр мэдээч хэрэг туйлсын кино гэдгээр юм нөгөө туйлсын тий одоо жоохон зохиомол уран сайхны кино гэдэг чинь өөрөө ямар үед юм бэ тий жоохон уран зохиомж орж иж бас тэр чинь гоё болдог гэдэг ийм утгаараа бас хийсэн байгаа. Тэгээд сүүлийн үеийн бас залуучууд маань үзээсээ залуу хүмүүстэй дараагийнхаа үедээ энэ зүйлийг бас үлдээх тий тэр одоо нутаг ус тий тэр өв уламжлалыг бас байлгахыг бүрээзэн олны тухай тийхийг энэ удаа хийсэн байгаа дангина гэдэг. Тэгээд тэр нь одоо яаж юм гэхээр өмнө одоо яагаад хийгээдсэн бэ гэхээр энэ туйлсын одоо содуураг анх хийж байхад тухайн үед яг содуурагийн кино хийгээд явж байхад цаатан арт түмэн маань ер нь нэлээд одоо нууцлаг байсан тийм биднийг яг кино хийж байхад нэлээд их байсан. Тэгээ саяхан бас тэр ингээд судалгааг хийгээд судалгаа жоох очоод үзсэн. Ер нь бол нэг дахин багассан байна гэж байгаа байхгүй цаатан одоо яг тэр уламжлалт тэр маш цөөхөн хүмүүсэд болж байна. Тэгэхээр энэ маань юу вэ гэхээр бас тэр манай яг өв соёл маань бас ингээл багаар ингээ байхгүй болоод байна гэсэн үг байхгүй. Тэгээ тэрийг бас ингээд хамгаалах удаан жил ингээ хадгалагч гэдэг юм уу. Тэр үднээс бас ингээд зохиосон юм одоо яг дистаралтай тий дөрөвдөх одоо төлсөн кино байгаа шүү дээ содураа говийн домог тий тэгээд дангина гэдэг ингээ явж байгаа. Тэгэхээр тэр кинон дээрээ бас урмаарэ за бас ингээд ойр хавийнхаа хүмүүс ч гэсэндээ тий энэ киноны бас ямар утгыг агуулсан гэдгээр нь бас тий та бүхэн маань үзээд бас сонирхоорой гэж хэлсэн. Тэгээд ер нь бол кино театруудаар гараад эхэлсэн залуучууд бол одоо үед яг арилжааны кино тий одоо яг ямар гэдэг юм хоёр төрөл байгаа юм л та. Манай кино болохоор яаж юм гэхээр яг одоо нэг үндэсний уламжлалт тий одоо зүгээр хялбар аргаар хэлэх юм бол бэлэн бүтээгдэхүүн гэдэг нь пицца, бургер гэл энийг одоо залуучууд их одоо идчихэж байгаа шүү дээ. Тэнгууд манайх юу вэ цагаан идэ болчихж байгаа байхгүй. Тийм зүгээр хялбар аргаар тайлбарлах юм бол ийм л зүйл байгаамаа гэдгийг бас хүмүүст хэлмээр санагдав. Тийм шүү дээ. Одоо UBS телевиз маань бол ер нь урлаг соён гэгэрүүлэх дуу зөвхөн гэлтгүй те ингээл кино гэл маш олон сайхан зүйл бид нар одоо UBS телевизээрээ л хүмүүжиж бас өссөн хүүхдүүд шүү дээ. Тэгээд анх содураа кино гараад үзэгчдийг яаж байлдан дагуулж илаа. Хөөх ийм цаатан хүмүүс гэж ийм гоё хүмүүс байдаг юм уу? Нэрээ ийшээ очиж үзэх юмсан гэдэг сэтэл төрөөл. Тэгээд бид нар 19 онд явахдаа гүрээ тэр явалтаар байгаагүй те нэг солигдчихдаг те. Бидэд ч бас баруун тайгад очиод цаатай айл дээр очиж исэн. За тэгээд тий цаа өсгөлийн цагаан нуурт тэг маш сонирхолтой санагдчихсэн. Яг л уртсандаа тэгж амьдрал. Тэгээ дараа нөгөө говийн домгийг үзчихэд бүр хөө говь ямар гоё юм бэ? Бүр яг энэ одоо хонгорын ис энэ ирээн цав энэ бүр яг энд очиж үзэх юмсан гэж бүр ингээд сэтгэл бүр ингээд ингээд бүр маш гоё тийм сэтгэл үлдээжсэн. Тэгээ тэр нөгөө дууны тэр уран яруу нөгөө киноны хиллэг энтертэй ямар гоё утга гоёнглог яаж зохиохоор ингэж гоё зохиодог нэг мэдээж уран сайхны маш гоё фантастик байгаа ч гэсэн тэндээс надад л тийм сэтгэл төрж ирсэн. Тэгээ би яг хонгорын элст яг энэ 25 оны 100 анх удаага өмнө говьд очиж үзээл ямар гоё юм бэ. Нөгөө кинон дээр гарч ирсэн гэл ингээл бүр тэр говь гэдэг чинь зүгээр бид нар элсээр төсөөлдөг штэ. Тэгсэн чи юу вэ? Элсэн манха уултаа ингээ ширэгтэй булгахтай. Тэгэл тийм гоё сэтгэл үлдээжсэн. Тэгээ энэ дангина кино бол одоо бас нөгөө манай Physical Asia-гийн лав учир маань тоглосон болохоор бас хүмүүст их гоё сонирхолтой санагдчихж байгаа. Би ч гэсэн бас тэр шоугаа бүр өстэй тасралтгүй ингээл уйлал нөгөө үзчихсэн яг ийд гарч байхад нь тэгэл тийм болохоор манай залуучууд бол маш их сонирхож үзэх бах. Одоо тэгэл нэг удаагийн хөнгөн маазарсан инээдвэн ч юм уу кино үзэх нэг өөр яг нэг гоё хүний зүрхэнд яг ингээд үлдтэл кино үзнэ гэдэг чинь тэр газар очиод үздэлтэй тэр бурайд зон олонтой танилцаад ингээд бүр ингээд очих юмсан гэж боддог л үлдэх.
тийм кино гэдэг чинь өөр шүү дээ. Одоо майлхан киног үзчихэж гисэн тий. Хөөх бүрээд үчи ингэж хөөрхий зовж исэн хүмүүс юм уу гэл сэтгэл үлдэжсэнтэй адилхан. Тэг үзэгчд маань ч гэсэн энд ангина гэдэг кино гэсэн маш ихээр одоо содор ашиг үзэх байхаа гэж бодож байна. 20-р зуунд нөгөө Тод Магна, Гард Магна энэ төр гэдэг түүх кинод байдаг шин Монголд. Одоо 21-р үзэж удахгүй. Тий 21-р зуунд бол одоо чиглэл нь өөр байгаа шүү дээ. Бизнес дандаа юм түүхэн тий. Яг туйлсаар тий ингэж хийж байгаа. Одоо бас нэг яг одоо өв соёл тий зан саншлыг үлдээж байгаа тийм агуулга нь өөрөө арай өөр чиглэлтэй гэж боддог шүү дээ. Хүн болгон сонирхол тий түүхээ мэдэж яваа тий. Тий. За тэгэхээр хоёр манаас очиж үзээд тэ урилгыг минь хүлээж аваад бас үзээрэй. Тэгээд дээр нь бас хэмэр тоглолтондоо бэлтгэл ажлаас эхэлсэн байгаа. Тэгээд энэ тоглолтондоо ч гэсэндээ бэлдээд маш гоё уран бүтээлийг хүргэх болов шинэ уран бүтээлийг бас үзэгчд маань хүлээж авах болов гэж бодож байна. Баярлалаа. За тэгээд 1-р сарын 29-нд Монгол бүхэн өргөөнд 19 цагаас болох морин жилийн одоо хэмэр хэмээх гайхалтай морин жилээ өгтөх гайхалтай тоглолтод үзэгч түмнээ бас хүндэтгэн урьж байна. Тэгээд дуучин Гүр Адамтайгаа бид хоёр бас дуэт сайхан уран бүтээлүүдээ өргөн барьнаа. Мөн одоо утгагүй дангийн агаач үзэх юм. Ер нь энэ жил маш гоё тийм entertainment эхэлж байгаа юм шиг. Тий. За тэгээд хоёр уран бүтээлчтэй бас цаашдынхан уран бүтээлд нь амжилт хүсье. Энэ жилийнхэн бас тоглолтынхан тий бас маш олон хүмүүст хүрээсэй гэж хүсэж байна. Уран бүтээлд нь амжилт хүсье. Аз жаргалыг хүсэж байна. Баярлалаа. Баярлалаа үзэгчдээ. Өнөөдрийн ярилцлага нь Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Гүр Бадам, дуучин Гүр Бадам болон за Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Чулуун Чимнараа оролцлоо. Бидэнтэй хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Үргэлжлүүлээ UBS телевизтайгаа хамтдаа. Манай компани нь кофе шоп болон энэ чиглэлээр бизнес эрхлэх гэж байгаа. Та бүхэнд Coffee Machine кофе ботлогч, бүгд найрамдах Солонгос улсад үйлдвэрлэсэн блендер, ус цэвэршүүлэгч зэрэг тоног төхөөрөмжүүдийг Монголд хамгийн их хямд үнээр худалдаалж байна. Мөн арабика, дээд сортын 3 өрийн холцтой кофений өр болон бусад дагалдах материалуудыг худалдаалж байна. Бид кофегоо нөөцөлж хадгалдаггүй. 7 хоног бүр шинэхэн үрийг хэрэглэгчдэд шууд нийлүүлдгээрээ давуу талтай юм. Бид урт хугацааны хамтын ажиллагааг танд санал болгож байна.